Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ. Монгол улсад нисгүүчийн өөрс хүчний 100 жилийн өмнө тохиолдуулсан иргэний засгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Ахмад үеийнхэн хүмүүсийн алдаргавыг мөнхлөх түүхэнд бичиж авч үлдэх үүднээс нисхийн алдар сурал ярилцлагыг эхлүүлсэн мэлээ. Энэ удаагийн дугаарт нислэгийн анхны эмэгтэй удирдагчдын нэг Сахиагийн тунгалаг хичээг оролцуулж байна. Баярлалаа. Нэвтрүүлэгт орж оролцуулж байгаа явдал маш их баярлалаа. Хамт олноогоо үнсэн. За. Амжилт хүсье. За баярлалаа. Тунгалагч одоо нисгтэй ажил амьдралаа оловсон хүн. Тэгээд буян тухайг зориод гахаар сэтгэл нь хэрвэдэлж ийн ойрт нисгэр байсан уу? Гоё шүү дээ. Энэ дээр чи явааргийн цаа хаалга одоо хожоо цаа хаалга яриас орцсон. Тэн дээр ихлээр сэтгэл хөдлөл сэргийл явчихдаг шүү дээ. Би ч жоохноос л энд 54 оноос хойш нисгтэй холбоотой 60 хэдэн жил болчихсон шүү дээ. 54 оноос хойш гэж хэлсэн. Та ер нь ингээд ямар хувь тохиолдолд нисгтэй ажил амьдралаа холбосон юм бэ? Би ч одоо ах сандын санжимцоогоо дагаж ирсэн шүү дээ. Ээж таа 54 онд цэргийн ерөнхий сургууль төгссөн маань ах нисгчийн анги. Нисгчийн техникчийн анги 51 онд нийсэн гэлээ. Цэргийн ерөнхий сургууль. Тэгээ 3 жил суралцаа 54 төгсөж ирсэн манай. Тэгээ энэ одоо бүх цагаан толгой тойрлогдож очив. Тэгээд ээж бицээрийг авчирсан. Тэгээд тэрнээс хойш л одоо хүртэл холбоотой явна да. Хагаад авч ирсэн гэхээр тэгээд юуны одоо бас нэг тодорхой энд ажиллах бас нэг шалгуур юм гараад дагаж ирсэн болов. Харин тэгээ би их азтай хүн ах минь зөв газар оруулж өгсөнд баярлж авдаг шүү дээ. Энд ахтай баярлж авдаг. Миний ах тэнгэрээс харж байгаа баа. Та тэгээд ер нь нисгэд ер нь яг ямар сургууль соёл ч юм уу одоо ямар шалгуураар нисгтэй ингэж ажиллаж орох вэ? Тийм 56 онд юу ашиглалтанд ороод зөвлөлтийн мэргэжлэнүүд явах болол эн чинь добролет добро гэдэг байсан юм чинь. Тэгээд нэг боловсон хүчин бэлдэх шаардлага гараад тэгээд техникум төгссөн хэл мэдээ улсууд авах зар гарсан. Тэгээд тэрний дагуу манай ахтал хэлсэн гэсэн юу чинь хэл мэддэг авмаар. Тэгээ нэг хэдэн хүн шалгуулсан юм аа. Тэгээ би тэнд тэнцсэн байлгүй орсон. Та хэл мэддэг гэхээр та хэл устаа багасаа аль сургууль? Би чинь одоо юу орос сургууль сурч байсан тухайн үед. Тэгээ манай ээж чинь эмч хүн байсан. Тэгээ дандаа зөвлөлтийн мэргэжлүүдэж ажилладаг байлаа шүү. Тэгээ тэр мэргэлдээ эмчнэр надыг орос хэл зааж өгч гэртээ аваачиж хань татаж надад өөр хөвчөд санддаг байсан билгүй. Тэгжээд би Сүхбаатар хотын цагаан эрэг гिचсэн дээр Сэлэнг аймаг. Тэнд н орос баг сургууль тэнд анх орсон. Тэгээд ерөөс онгон орос хэлтэй байсан гэсэн үг тийм. Тэгээд манай тэр хөдөр чинь их юу орос тосгон ихтэй л дээ. Миний үед хоёр том тосгон. Тэгээд орос хөвгтөд тоглоноо тэгээд яхаа баг зэрэг гадралдаг л гэсэн. Тэгээ шалгалтанд нь тэнцээд. Тэгээ шалгалтанд нь тэнцээд ороод нэг 45 хоногийн курс заасан Гомбын должин гэдэг багшаар заалгаад. Тэгээ 45 хоног дагалдаад 3 сар болоод чинь эхэлчихсэн. Тэгээд орох ч хэцүү нэг парцлог чинь хэцүү ш донгосны яриасаа ойлгохгүй. Тэгээд арднаа хорондоо говьд нисгэж гэж байсан. Миний чи юу яа? Араажуу сайн сонсч л гэтгсэн. Тэгээд араажуу сонсоод ахлаастай явандаа дадтал юм биш. Тэгээд тэр үед чинь бид тэр юу гэж нэ монитонд л бичдэг байл шүү дээ. Өөр харах юм байхгүй. Тэгээд нэг команд чинь нэг юутай гар буутай нэг пуужин бууддаг. Улаан цагаан хоёр ногоон пуужинтай. Тэгээ нэг конус нэг хажууд байж чинь салхицаагч. Тэгээ нэг микрофон өөр тийм юу тоног төхөөрөмж байгаагүй. Тоног төхөөрөмж гэдэг юм байхгүй тийм л. Тийм л нэгцэд ажиллаж исэн. Тэгээд олон ч объект байгаагүй. АДП, КДП гэл хоёр пункттэй. Тэгээд тэрэндээ хамт юу дээр доош гэж ажилладаг. Тэгээд дээр нэг ахлагчтай
манай багш нараа сайхан болсон гэсэн. Пүрэвэн цагт наажа хамгийн анхны эмэгтэй нислэгийн удирдагч чинь будын наажа гэж хүн биш. Арднаа хоорондоо гэрвэл. Тэгээ сөхөн ичин хорлоо. Тэгээ 3 дахьт нь би орт. Тэгээ цаашаага чойдрын дарш тарж цэрмээгаа угаахав гэд 2 хүүхэн ирж ирсэн. Эсгчээ анги төгсөөд. Дасаапаар. Тэгээ цаашаа зөндөө олон болсон л да. Тэгээ дархив, чимгээ, цэнд гэл. Ер нь ахтагч. Одоо бол маш олон болсон гэсэн. Ер нь ахтагч анхны тэр сургалтын үед бас мэдээж тоног төхөөрөмж хэцүү бас нэлээ. Тийм шүү дээ. Тавхнаас нэлээ хичээл чармалч харддаг байсан тийм ээ. Тийм их анхаарал хамгийн гол нэг анхааралтай тэгээ сонсгол сайн байх хэрэгтэй. Тэгээд нэг шийдвэр гаргах овсгоо сайн байх хэрэгтэй. Бидний миний үе чинь тоног төхөөрөмж байгаагүй шүү дээ. Бакалавр зөвхөн сонсч л удирддаг. Сонсож идэв тийм. Тэгээд ганц энд хийхээ удирдахгүй орон нутгийн бүх одоо 100 шатгаар дорнот халахгүй баруун цэцэд уус чинь бүгд нь л харьцаж ирсэн шүү дээ бид чинь. Тэгээд эхлээд бол мэдлэг цөөхөн л байсан л да. Наана 2 онгоц нисдэг. Тэгээд дараа нь 14 ирээл 24 ирээл 68 оноос эхлэх мэдлэг эхэлсэн л дээ. Тэгээд сүүлдээ 70-аас 90 онд ч маш их мэдлэгтэй болсон. Тэгээд зөвлөлтийн цэргийн ангинд байрладаг тэднийх нисэн. Манайх нисэн. Тэгээд зөвлөлтийн цэргийн удирдагч нарт бид нартай хамт команданд ажилладаг гэсэн. Тэгээд хооронд магнитофонд л бичсэн шүү дээ. Тэгэл тэр магнитофон л аврандаа гэсэн бор үзүрүү юм. Одоо баталгаажуулна гэсэн үг тийм. Одоо зөвлөлтийн тэр олон зэрэг халагдсан ирнэ гэл бас логик нэ. Тэр үед чи маш их онгоц зэрэг өөрөөр бодож штэ бор. Нэг яаж болж ирсэн битгүү. Тэр үед нэлээ хүнд нөхцөл байсан. Одоо бодоход тэгээ хөдөлмөр хамгаалал муу. Тэгээ нэг баг талжаанаар жастад сонсохгүй өдөр бол бүр ингээл борт чанж байгаа юм шажиж штэ. Хэчгэн одоо тэр дундаас яриагаа сонсож. Тэг цагуудаа авч чадахгүй. Туулгантай хоод орж иж яхад аавна. Тийм их хүнд нөхцөл байсан юм билээ одоо бодож байгаа. Тэгтээ тэр манай холбооч ч сайн нисгч нар ч сайн мундаг нисгч нар байлаа шүү дээ. Тэгтэр гэдэг чи. Энэ болж тэгээ холбоо манай хоёр ч маш их нийтж ажиллаж ирсэн шүү дээ. Нийтж хамт олон байсан. Холбоог зүрхэнд гэл станцын тижээлнэ гэн биднийг тархинд гэл нэг тийм маягаар л ажиллаж ирсэн шүү дээ. Ерөөсө коллектив сайт. Дараа нь лосонд орж, самбоод орж гэж болсон гэсэн тухай үед. Буудлын дарагч чинь пүрэвэн загт гэж хүн байсан. Манай албаны дарагч чинь гомбын должин гэж хүн байсан. Тэгээд цэвэний гонцогт орж золцгын бор дашийн пүрэвд орж гээл надыг анх ороход ганжурын хэмэдэх тэр пүрэвэн загдгаа хорооны дамб тийм болсод байсан. Тэгээ тэр үед чи боловсон хүч их дутагдaltaй тэгээд янз янзын юм хийж авсан. Хүн дутагдaltaй болохоор хаана хэрэгцээ хүн шаардлагын тэмдэглэж ажиллаж юм да. Залууч байж тэгээд би чинь жаахан бүрэг талдаа да. Тэгээд аргагүй ихэндэл байцаа өнгөрүүлэх ажил онгоц ирээд зогсон. Байцаа өнгөрүүлсэн яасан байсан бүү. Тэр сумк барьж очиод паспорт хураалт гэж авчилсан. Тэгээ нэг лавлах байхгүй лавлах хийж шүү дээ. Тэгээ тэр явд сүлд нь ягдээд энэ вакцалынхаа нэг давхарт авчихсан зорчигчтой. Тэгээ бүртгэж байхгүй тэг бас бүртгэж хийгээл өглөө. Бүртгэж тийм их ажил хийж лээсэн.
хийхсэн юм хийгээл гүйтгэл байсан. Тэгээ ажил хийж улстай нэмэр болж ин гэж гүйж ирсэн байх таа. Тэгээ ялзархад тонирхож байгаагүй шиг санагддаг шүү дээ. Манай ээж надад ажлыг хүн голдгүй юм ажилласаа хийлгэх гэсэн. Онгоцны хөдөлгүүр насгаас эхлээд бүхий л хөдөлгөөнийг удирдан аюулгүй байдлыг ханган ажилдаг нислэгийн удирдагч нар бол ардах хэрэггүй хариуцлага, хөшигний ардах бааtruуд билээ. Та хэд нисгт хэдэн жил ажилласан бэ? Би бол 31 жил ажиллаад 27 оны хөдөлгөөний албанд ажилласан. 27 жилийн хөдөлгөөнд тий. Тэгээ сонсож байхгүй хэцүү байсан л да тэр үед. Одоо бодвол хэцүү хөндөл байсан. Бид нар чинь онгоцоо юу агаараа авна. Тэгээд тэрнийхээ дагуу нислэгийн удирдагч байна л да. Тэрнээсээ зөвшөөрөл аваад онгоцоо авна энэ төр хариу өгнө. Буудлынхаа агаарыг судална. Өглөө эрт чинь цагийн ураар орж агаараа таап аваад тэгээд дараач бюрод өгöd дараач бюро чи эрхүү биежинтэй харьцдаг. Морзор. Тэгээд агаар өгöd эрхүү биежингийн агаарыг авна. Тэгээд дүгнэлт хийгээд онгоцоо авна гэж юм шүү дээ. За. Тэгээд нисч нар чинь орж гар үсэг зоруулна. Одоо тийм байхгүй болсон. Гар үсэг зоруулна. Тэгээд тэрний чи ачаа шууд даацын шалганд онгоцны сумалгаа тэгэл нөгөө чичнэ хүнтэй явж чинь бүгдийн тохируулна шүү. Тооцоогийн л хийдэг гэсэн үг тийм. Тэгээд эмчид үзүүлсэн байна уу? Тэгээд юу дөрмөний тооцоо хийсэн байна уу? Тэгээд бүхэл юмны шалгаж гар ус зордог шүү дээ. Гар үсэг зорхгүй нислэг тарахгүй тийм ээ. Гар ус зорхгүй явахгүй шүү дээ. Тэгэхээр та нэг бүх цагаан толгойд ахыгаа дагаж ичсэн байх шүү дээ тий. Тэгээд наашаа нэг энд шилжиж ирж явах үе ер нь буян тохоо ер нь ямар хоо дүр зургалтай байсан та тэр талаар нэг гоё сонио хоч өрөөч. Тэгтээ. Тэг чинь хитгэе биш юм биш. Бүх цагаан толгой гэдэг яг ямар хоо төсөлт бодлоо. Бүх цагаан толгойд чинь бас нэг сэтгэн байшинтай. Тэгээ нэг онгоц засварын газар байдаг гэсэн. Тэгээ биднийг очсноос хойш нэг клуб баш их гоё клубтэй. За. Тэгэл нисгийн юу чухам яаж тэр онгоц удирдаж би сайн мэдэхгүй л дээ хөөхтэйсэн бол. Тэгээ одоо тэгээд сүүл номноос уншиж байхад энэ Итагийн дамб гэж гавьяат техникч болсон. Тэр дамб бол Батлан хамгаалах явны шуваарны хэдэн цэрэгтэй очичил нэг өндөр ногоон гэдэг нэг холбооны өндөр машин байдаг гэсэн. Тийм машин дотроос л удирдах гэсэн юм. За. Тэгээ манай ах чинь тийм аана хоёр нисээд одоо энэ гавьяат нисэх даруугаргаа тэгэл борохоогоо арднаа хурандаа энэ төр гэл гонгоо генерал цэрэндарч хурандаа энэ төр гэл мундаг орсууд чинь тэгэл нисчихсэн шүү дээ. Хоёртой баг нисгэж гэдэг юм билдэ шүү дээ. За. Баг нисгэжсэн эхлэв. Тэгээ дараа нь 2 дахь нисгэж болоод тэгэл онгоцны дагуу яг хөдөө аймагт явдаг гэсэн. Уус ховд яваад нэг 7 хоноод ирж ирсэн шиг санагддаг. Тэгээд тэр ховд дээр очиж по 2-оор ямар онгоц байсан юм болоо. Цааш нь шууд нь зүгдэг. Уус руу үлгий рүү. За. Тэгээд төөс оцсон онгоц. Тэр өөрийнх нь дорсон чинь байдаг шүү дээ. Тэгээд тэр одоо тэр бүх сандлууд бол тэр одоо тэр машины удирдахсан гэдэг нь одооны харуул нөгөө нислэгийн цамхаг юм байна тийм ээ. Тий одооны харуул яг юм байна тий. Яг үнэ. Тэр 56 онд чинь анхны эргэн агарын тээвэр нэгдээд зорчигдож хүлээж аваад нэг өдөр чинь бүр цагаан хоолоогоор зарлал доо яваал тэгэл бах улсууд очиад хоошор энэ төр зараад тэг чинь тэр мичинг дотор зогсчил байсан. Өөрийг олж харддаггүй. Тэгээ мичинг болоод яасан чинь тэр
хоттой намын хорооны дарга баахан Лавсран генералын гэх том улсууд очиж исэн юм. Энд үү? Тэг нээлтэн дээр. Энд бодоход ирэхт нь. Теори юмнасаа тэг дандан жив гэж хүн тэр очиж исэн байл шүү дээ. Тэг тэд нар чинээ жив хүлээд. Тэгэл дараагаар нь гонгоо генерал нэг туг ингэ дахиад тэгэл аанууд чинь зэрэг хасаал үрлээдээ явж ирсэн би сайн мэддэг. Тийм тэр зураг байдаг шүү дээ, тийм зураг. Бас гоё сүртэл харагдсан байна тийм. Тэгээ тэр үедэл гоё сүртэл ээж тийм. Тэгээ хэдэн аан хоёртой тэгээ по 2 яг гаруй 8 гэсэн баг. Тийм л газар байсан тийм. Бид нар Батлан хамгаалах яамны харьяа болчихсон тийм жижигт мананд энэ тэр гардаг. Манай ах чинь тийм л байсан. Одоо тэгээ та яг эндээс ажиллахаараа эхэлж яхад одоо яг энэ эслэгийн удирдахжсэн газар нь одоо алив? Энэ бүшг шүү дээ одоо энэ шавар хараатай. 99 үндэсний төв байгаа байр тийм ээ. Энд чинь би хамаг залуунаас авсан шүү дээ. 27 жилиг тэнд л ажилласан. 27 жилийн зэнд. Тэгээ тэрний цаана бас тэр музейний чинь дээр нэг бүшг байсан шүү дээ. Тэнд чинь нэг 80 хэдэн онд энэ вокзал засвартаараад бид нэр ажиллаж ирсэн. Одоо тэрний авцсан байл. Музейн дэвтэлтэй юу ба? Тэр Тэнд чинь бас холбоо байсан. За. Тэгээ холбооны анхны холбоо чинь Эрнэнгийн далаа дамжин должис сүрэн Даштава гэдэг нэг тийм 3 хүн анхны холбооч. Тэгээ тэрнээс цааш олон болсон л доо. Даштава, Долмаа, должис сүрэн Цэвэлмаа, Нина гэл одоо зөндөө. Одоо тэднээс үлдсэн нэг хэтэн хүн байна дөө тэр холбоочтоос маань. Цэвэлмаа, Нина, должин сүрэн, Норжмаа, операторч Лавчулан, должин сүрэн байна. Должин сүрэн битээс чи 59 онд орж ирж байсан. Тэгээд тэр холбооч тэр юунд музейд байсан. Нэг юм хар хөшиг хийсэн нууц өрөө гэж хэлдэг шүү дээ. За холбооных нь өрөө юу? Тэгээ манай талаагаач хаалтж унаад. Тэгээ сүүлдээ тэр нэг болоод энэ вокзалын одоо миний ажиллаж байсан вокзалын чинь дээр нэг хэсэг холбоо байсан. Бид нар чинь тэр чердак одоо командны дор нэг чердак засаад тэнд төштөрмөн энэ талд нь диспетчер суугаад тэгчин диспетчер гэдэг гэсэн л. Энэ талд нь араж бюро суугаад ажилладаг байсан. Тэгээд тэр нэг давхарт монтаж хийгээд тийш нүүж орсон холбоо, пеленгатор бүхий. Тэр пеленгатор ч анх ихлээр надыг ороход тэр шатны дор байсан. Баруун талаас ордоо хаалгүй шүү. Тэгээд дээшээ гардаг шат тэрний энд тэр оператор чинь суудаг байсан. Тэгээд 56 он тэр курс нэгдээд 5 оператор чинь 3 нийслэн явдэрч 3 техникч орж 6 сар төгссөн баг анхны болсон хүчтнүүд шүү дээ. Оператор чинь гол Норвегийн усан цэнд гисрийн солын гисэр Бадрахын баава санчжэн должинжөө тэгээд миний хан усан цэнд чимэд 5 хүн байсан. Миний хан тгийхэн должинжөө чулуун хүн тэр их чулуун хүн техникч олон жил ажилласан дөө насад нисгэд тэртэй гартал ажилласан. Тэгээ заримчтай борхны оронж авцсан. Манай ах чинь анхны ил 14 курст Ульян уцгэд 3 экипаж явахад явж ирсэн. 57 онд энэ толгойн тэнд нүүж ирж ирсэн шүү дээ манай. Тэгээ ил 14 курс явж ирсэн. Тэгээ 2 доо нисгчээр ирээд удааг онгоцны дарга болоод дараа нь эскадрилийн дарга болоод багш нисгч болоод тэгээд фронт загчимж яваад дараа нь жанжин штаб генерал нарчимж яваад тэгээ Батлан хамгаалах юм өгөөг тэнд үлдсэн. Тэгтээ яг нэг цагаар нэг нисдэг шүү дээ.
нисчил байсан. Тэгээ 4900 цаг ниссэн байсан манай ах. 4750 цаг ниссэн манай ах. Миний хааны бол 12600 цаг 4.5 сая км ниссэн. За. Борстраад. Миний хааны чинь эхлээд оператор чи хийж байгаа. Тэгээ пеленгат анхны пеленгат ч шүү дээ. Энэ зурагчны цаанд чинь цагаан галдаг биш биш. За. Тэрэнд ажилтдаг. Онгоцоотой нэг морцор харьцдаг. Пеленгэр онгоцны байрлалыг тодорхойлдог. Тэгээ бид нартэй энэ тэлтокоор харьцдаг. Тэг чи бидний тэлток магнитоо хоёрлог шилээ. Тэгээ нэг том журналтай. Одоо тэр зургууд нэгэгээд танд үзүүлээ. Зурвал дээр одоо яг нөгөө бүх юмудаа хөтлөх үү? Тэгнь. Тэгээ явах онгоцноо бүх орсон гэсэн. Онгоцноо номерыг бичил. Тэгээ цагаагаар нэг хуудас аав тэрний үдчихэж гаргачих зам. Тэрний үдчихэж дөнгөлт хийжээж онгоцоо. Гэхдээ би дороороо хөхгүй л дээ. Дээр нь шинэ өдөрчин шүү дээ. Гэхдээ миний багш нар ч их сайн улсууд исэн да монд их орны дайн борлцож авсан. Баруун хязгаар төгснөд оролцож авсан. Цуцгийн бор гээл. Цайнарын цартаа пөрөн цагт энэ ч мундаг усууд. Таны багш нар. Тийм усууд энэ фундаментын тавьсан шүү дээ. Тийм учраас их сайн явж байна да. Тийм учраас тэр үед ч одоо нөгөө техник хэрэгсэл тааруу. Тэгээд одоо ер нь онгоц цагаа гарч юм уу? Тийм онгоцны нислэгийн саатал хэрэг гардаг байсан бэ? Гарна. Гарчтай чинь зэрэг онгоцоодоо өөр хангаа запас байсан. Хинтээ зав тэнд хүлээлгэн шүү дээ. Нөөцнөсгөө. Тэгээд агаар сайжруулахаас аав. Олон улсын запасын сайн шинт ирсэн. За. Тэгээ сайн шинт маань энэ төв бодол хоёрыг чинь 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй бэлгийн жаваар өгсөн шүү дээ. Шилжүүлсэн. Одоо тэр зочид бодол энэ бүгд чинь. Тэгээд яг тийм нэг техник хэрэгсэл одоох шиг юм байгааг үед одоо нислэгийн өдөртөгч нисгч хоёр хоорондоо маш сайн ойлголцож байгаа хэрэгтэй байна. Зэхгүй тэр үед нисгч нар чинь нислэх сайтай. Стол сайтай тэр одоо борохоогоо байна, аюуш борохоо жигжиж байгаа гэлээд шийчээд Чолоонбаатаргаа зөндөө олон нисгч юу зарим орж ирэхгүй зэрэг. Гонгоо генерацийн одоо сүлд одоо гавьяат нисгч Хүлнэмэн Баатаруулсан гонгоогоо Сингэ гэж мундаг нисгч байсан тийм. Гонгоо генерал тэгэл цэрэн дарж хоронтой лавжаа хоронтой дандаа гавьяатууд болсон. Заримдаа одоо бас тийм үл ойлголцох юм гарах уу? Гарна л да зөв нэг маргах одоо команд биелүүлэхгүй шууд суунч гэх юм уу тийм юм гарна шүү дээ. Одоо өөрөөр тэр аас нисгч нар чинь аас нисгч нар чинь заримдаа мундаглаж шүү дээ. Тэгээ нэг монитор одоо жамин дараа нэг одоо орж ирэл нэг одоо яалаад одоо марцсан дөрөв бон юм болсон. Монитоноо ойлгочаал гэж харсан чинь тэгээ тавьсан чинь ерөөсөө бон шум бон орлон тэгэхэд за тэгээ болдод гар явуулсан шүү дээ. Тэр нь одоо юу нэг олон давхцсан чинь тэгэл өчн алдгаа ичиж байгаа. Тэгээ гарчил тийш. Таны чи бас нэг Батлан болгон сайдыг болгоулгүй юу лээ? Авуулгүй. Машинаар авч ирсэн гэдэг сонирм байдаг юм билээ. Тэрийг та яриач. Ер нь ягаад тэгээд сайдыг машинаар явуулж ирсэн онгоцоор биш. Нэг хэрэг сургууль хийдэг гэсэн шүү дээ. Батлан бол юм. Тэгээд донд хоёрыг хийсэн. Тэгээд нэг гэрэлтэй цаг дууссан. Аан хоёртой явж ирсэн чинь. Аан хоёр чинь гэрэлтэй цагтаа лав шүү дээ. Тэгээд цаг нь багтахгүй аваа.
Тэгсэн чинь өгдөн дамтан хооронд за чи ямар хэрэг хийсэн? Би ямар ч хэрэг хийгээв. За хоёулаа явнаа л гэдэг ям дээр очижсэн. Сайд дуудагтаад ба. Сад дуудагтаад. Тэгээд орж гинээр л ороод илтгэсэн л дээ бас яг сэрэн л байсан. Болноо л гэж. Тэгээд дууга хараад дэжсэн. Авчихгүй яагаад дээ генерал байгаа гин. Гэрэлтэй цаг хөрөхгүй байсан юм аа л гэсэн. За яхаа генерал машинаараа яваад ирсэн л. Тэгээ соод хараад сууд ирсэн. За чи ийм хүн байдгийг байна. Чиний тухайнаа зөндөө мэдээлэл ирдэг юм аа л гэж. Даа зос за яв гэлтэй явсан шүү. Тэгээ шитгэж гэлтэй. Тэгэхээр ч дуугч нислэгийн өдөртөгч гэдэг бол маш нарийн одоо бүх юм те яг зарчим хандах хэрэгтэй байх л та. Таны ер нь бас нэг тийм нэг төлөвшил хүмүүжил бас нэг тийм нэг юу байна одоо таны ах энэ ер нь тийм зарчимч улсууд л за баярлалаа. Тий. Манай ээж чинь эмч хүн байсан. Тэгээд манай ах чинь бас их тийм их зарчимч хүн байсан. Тэгээд тэрний л хүмүүжил байдаг багт. Одоо нислэгийн жавнд гэх чинь манай ах чинь ерөөсө штурмынхаа тооцоо хийгээл шугамаа аваад тэр үчис шугамаар тооцоо хийдэг. Тэгээд бүх юмаа бэлдээл маршрутаа судлаад тэгээд сүмкэнтэй бүх юмаа хавьлдаад тэр аавал яхад бэлэн тэгжил явдаг хүн байсан. Манай ээж чинь одоо иштэй чи явах бол юмаа бэлд. Тэгээд бүх юмаа бэлдэж та өглөө аваад явах амар байдیں۔ Нэг тийм л журмаар л өссөн л дээ. Тэгээд ажил хийвэл дуусал давсэл дуусал. Хүнтэй зөв харьцжээ, мөрөө зөв үлдээжээ гэдэг байсан. Тэр нь ойлгохдгоос одоо л ойлгочлаа. Ер нь нислэгийн өдөртөгчний ер нь яг тэр зарчмал байх нь одоо энэ таны тэр сайд машинаараа олдогтой л адилхан тэгж л ажиллах хэрэгтэй байсан. Дөрмөл байхгүй. Тий, дөрмөл байна тийм ээ. Тэр чи бид нар чи олон хүн амин хариуц олон сая техник удирдах байгаа улсууд шүү дээ. Тэгээд хөлгөө агаар төвж онгоц бас дураараа явж болохгүй шүү дээ. Тэгээ манайх чи цагтаа нартай дараа нэгснэр чи минимумтай тэр минимумд нь л авах шүү дээ. Минимумд наахгүй болохгүй шүү дээ. Тэгжил манай багш нар бол яг минимумдээ л онгоцоо авчих. Дөрмийнхээ давуу ажиллах гэсэн. Нислэгийн дүрм бол цусаар бичигдсэн дүрм байдаг. Дүрм дээр зархитаж ажиллаж байна. За тэг багш нарынхаа заавар л ажиллаж байна шүү дээ. Тэгтнэр төрч хөөцөлддөггүй байж энэ хийх ёстой юм хийж ийн л гэж бодож авсан. Хөдөлгөөн чих байсан да тэр. Тэг бид нар ч одооных шиг хангалт одоо маш сайн байна, хөдөлмөр хамгаалал сайжирсан байна, тийм ээ байгаагүй ш. Эхлээд нэг өдрөө дааж авдаг. Тэгээ бид хоёр чинь ялах хөвгттэй тэгээд нэг өдөр би хар, нэг өдөр аав нь харна. Тийм үстэй ажилтаа өдрөө хөвгтөд тэрэгэнтэй хойлоо ажилтаа өдөр таарууд хөвгтөд төрж ирээ. Энэ вагзаалын гадаа орчихноо тэрэгтэй. Тэрэгтэй нөө. Тэгсэн манай нэг цэрэндэж байгаа оператор пенгатор хөөхтэд гадаа битээ тавьж хүн авчулж яах юм. Тэгээ тэрнээс үүтэ команданд орчод тавьчих. Команд нэг матмал өндөр сандалтай нэг сандал. Тэрний хоёр сандал нийлээ балкон дээр унтуулж. Эсвэл тэр холбоочтой өрөнгөж яван дээр таруулж идэх. Тэрнийхээ дагуулд нисэж болсон шүү дээ. Дөрвөн хүүхэдтэйс хоёрын та гурван нөхөө маань нэлийн сүлд өнгөрсөн л доо. Том охин Монгол Улсын их сургуулийн төгссөн доктор профессор хүүхэд. Таны хүү нисгч байсан тийм ээ? Миний хүү нисгч байсан. Боингт 10 бүс нисчихсэн. Боингт нисгэж байгаа тэл өнгөрсөн.
бэлдээд цам гарах гэж чахтал. Одоо нөгөө 2 жилийн өмнө л нөгөө сам гарсан нөгөө юу үстэй. Хүүгийн аав нь тийм ээ. Онгоцны дараа болсон. Тэгээ 2 Тэр жил. ачи чинь аав нь лөө. Нэг ачаан онгоц дэрдгөө. Тий. Тэр чинь манай том охины хүү, миний зээ хүү. Тэгээ тэр чинь тэр онгоц авчирсан. Манай Баттуулах чинь зөндөө олон онгоц авчирсан. Хөнөөд бас нэг онгоц авчирч ирсэн шин. Покер гэсэн юм юу байсан. Сая тэр боёнг авчирсан ачааны. Тэнд үзсгэн гав. Тий. Тий. Тэр нэг чинь тий. Зол баяртай авчирч ирсэн тэр онгоц. Манай охины хүүхэд байхгүй. Одоо энэ таны уулнуудаас нисгэд одоо хэрэг хүн яаж чинь халуутай ажиллаж байна. Одоо манай ач хүү байна, зээ хүү байна. Манай өвгний нэг дүү эдгээр холбоонд локаторын инженер. Тэгээ манай хөргөн байна да. За. Тий. Орон баяр гэдэг. Бат толгой гэдэг. Таштаваагийн толгой аав нь бас гэрчлүүд нь нисгэж байсан. Манай өвгний дүүгийн хүүхэд. Тугаагч одоо яг тэр нэг та ачаалттай ажиллаж байх үед ер нь нэг дор хичнээн онгоц өдөрж исэн бол. Оо 80 онд чинь олон ер нь бараг 10 хэдээрээ орчдөг гэсэн. Нэг дөрөв. Тэр нэг одоо цовлцолт тест. Өдөрт манай онгоц нь яг үед их ирдэг байхгүй. Тэр үеэр тэр зөвлөлтийн юу чинь давхцчихвал тэгэл зөндөө олон онгоц болчих шүү дээ. Тэгээд сүлдээ бас энэ зөвлөлтийн цэргийн анги чинь дадлаг хийдэг бичлээ. Тэг чи бүр нөхцөлгүй онгоцтой байдаг гэсэн шүү дээ. Тэгээд нэмэгдлэр Оросын нислэгийн удирдлагчнаар бас хамтарч ажилладаг гэсэн тийм. Манай команд зэрэгч суудаг гэсэн. Тэгээд сүлдээ манай чи бодлоо хамгаалсан яамны нэг 2 өндөртэй харилцаатай болоод бас тэдний нислэгийн удирдлагч надад явснаас ирж суудаг болсон. Бид бодлоо хамгаалсан яам дээр очиж суудаж ирсэн шүү дээ. 3 секторын нислэгийн удирдлагч нар зөвлөлтөөх манайх цэргийх. Би бас тэнд 6 сар ажилласан. Чих нарийн өглөө шалгалт авч арспор хийж оруулна. Тэнд 24 цагаар ажилладаг гэсэн шүү дээ. За. Тугаагч тэр нөгөө Бээжин Улаанбаатарын нислэгийн хийж явах үед хятад нислэгийн удирдлагч бас байсан гэдэг тийм. Тэ байсан ван нислэгийн удирдлагч байсан, Полингантер ч байсан. Полингантер чинь 58 онд 59 оны сүүлээр буцаж ирсэн. Миний хандтай тэр Полингатерын байранд ажилладаг гэсэн. Тэгэхээр одоо юу тэр үедээ бас нөгөө хил уснаас шалтгаалж ирсэн юм уу? Яагаад тэгж хятад нислэгийн удирдлагч ажиллаж ирсэн юм? Хятад нислэгчнэр чих нэрлэхөө шүү дээ. Ойлгохгүй мөртлөө панел гэдэг. Дээрээс үнэн чанар дээр команд ойлгодог. Тэгээд тэр өөрөө удирддаг гэсэн. Өндөр төлөвлөгч байсан. Одоо тэр миний тэр бидний ирснээс хойш тэр одоо тэр бага хамтын хороо байгаа байсан чинь 3 барьсан орон сууц. Тэгээд тэрний ард талынхт нь хад байрыг нээж орж ирсэн. Тэгээд тэрний хойд талынхт нь тэр ван чинь амьдэрдэг байсан. Юу хэлмэрчтэй тоогоочтой байсан баг. Тэгээд сүүлдийн юу одоо цагдаа алба байна.
Нисхийн цагдаагийн Тийм байр. нэг онгоцны хойд талд. Тий. Тэгээ тэрний чи өөр барьсан ш тэднийх бариад тэнд тоогоочтой, жолоочтой тэнд амьдэрч. Тэд өөрсдөө тусдаа тийм байр хийсэн юм тий. Хашаа барьсан жижигэн байшин байгаа даа. Тэр чинь тэр шатын төлөвлөгч байна. За. Тэр биш. Тэр цаан чинь тэр одоо нэг гэсэн дотоод вокзал байсан. Одоо тэр юу вэ? Тэрнажээр юу болсон бид нар чинь. Тэнд чинь клуб байсан. Яг сургалтын төв байгаа юу? Тий, сургалтын төв чинь тэр наан нэг сүүлд манайхан өөрсдөө барьсан шүү дээ нисэх. Нам клуб. Тэгээд клуб чинь тэр лөө орсон. Уучин тэнд кино гаргадаг гэсэн. Тэрний чинь юу н клубын дараа 60 онд 61 онд Батарчар гэж яруу найр гэж тэр чинь биеийн тамбирын зааварлагч өгөөд тэр клубын эрхлэгч байсан. Тэгээд дараагаар нь нэлээд бүсүүл Баян Очор бас Даваасар гээд манай Дамдын хорондоо төгсөн. Тэгээ Баян Очор уламжлал ажилласан. Тогтчоолол манд гоё клуб болсон шүү дээ. Тэгсээр олд нь барилга зөндөөл нэгдсэн гаанч баригдал тэр хойд. Энэ вокзал чинь дотроо бүхэл албад байсан шүү дээ. Шар байшин. Гаал, байцаан гөрөөлөх, вип залтай. За. Тэгээ гаанцтай, ресторантай тийм биш. Тэгээ сүүлдээ тэр уртлынхны байшин бид одоо тэр штаб сантехник алба байна уу? Тий, сангийн алба гэж байна. Тэр лөө чин гаанц нүүрсэн. Гаанц нөгөөд тэгээд энэ лөө вокзал чинь цаг өөр орж ирж байсан. Тэгээ контор энэ төр болоо. Контор байсан. Тэгээ манай алба байсан штурмны өрөө байсан. Вип залтай тийм их гоё байсан шүү дээ. Тэгээ бид нар чинь хоол өгөхгүй өвлөд нэг хэсэг өгчлээ өгч жаад тэгээ тийм юу нисгч нарт өгөх ёстой гэд бид нарт өгөө ирсэн. Тэгэл бид нар чинь өглөө ирээл заримдаач баг хоол унд итгэхгүй сууж ирсэн шүү дээ. Одоо бол шал зүгээр болсон. Амар хөрөөтэй, унтах хөрөөтэй. Алчаал тайлах хөрөөтэй их гоё болсон. Сая бид нар аваач үзүүлсэн шүү. Гişгэн хүндий онгоцны бодлоо. Тэгээ команд чинь одоо олон жилийн өдөрч гардаг болсон биш даахлах гэсэн. Тэгэл нэг дуран моронтой хөр. Бид тэр үеч нэг дуран байх ч байсан юм аа гэсэн яасан битггүй. Ялцчих байхгүй л нэг тийм одоо ажлынхын ачаал нь тэгж нөхцөлийн бүрдүүлэхээс өрөөгүй шүү га тийм. Одоо тэрний чинь нэг нислэг ихтэй чинь зэрэг мэрэгжлийн хүн шаардлагатай болж байгаа юм л да. Тэр үед чинь нэг мэрэгжлийн жинхэнэ нислийн удирдах байхгүй. Тэгээ нэг хаалгач одоо цэрэг нэг дайны энэ үед 30-40 хэдэн онд тэр ажиллаж исэн улсууд эрүүл татж авсан. Тэгээ тэднийг нэг тоног дагалдуулаад тэгээд буудлын даргаар тавиал буудлын дарга нислийн диспетчер хоёр хавсарч ирсэн. За. Хинт манайс чинь зөндөө олон тийм улсууд байсан шүү дээ. Хаяа харваагаа гэл да Лондог дамба бямба гэл олон улсууд байсан манайд. Тэгээ манайд ажиллаж байгаа долгор сорон тэр тэдэр чинь тэгээ нэг даалдж байгаа тэгэл хөтөө ачаа буудлын дарга гэдэг. Тэгээ диспетчер янгасан гамд. Тэгээ бид нар чи тэр үед нэг сургалт энэ тэр одоо нэг шиг сайхан сургалт байгаагүй ш. Сургалт явуулахгүй нэг облот гэж нэг онгоцны кавинд нэг ёо суулгаж явж ардрон үзүүлдэг ш. Тэрэнд нь би нэг явсан. Тэгээ өөр нэг тийм сургалт байгаагүй. Сүүлд сургалтууд ч ихсэн шүү дээ. Одоо 67 онд л анхны боловсон хөл чинь
Мөнх Жаргалын Баатарч, Ламжийн Чулуунбаатар, Мөндөлийн тогтхойн төгсж ирж байсан. Тэгээд тэр суурийн тэгэл Дандангийн тояад тэр Мөнх Жаргалын Баатарч, тэгээд сошаан залуучууд төгсж ирэл Болдонд орж Алтан цом гээл, Хаваа гээл гэсэн Жамсангийн баяр сайхан. Тэд нар ч л энэ сайхан юм ихлийг тавьсан болсон шүү дээ. Тэнд нэг талархаж явд. Тэгээ хөгцөр одоо маш өстой бараг дэлхийн хэмжээнд очиж чадсан шүү дээ. Олон цагаан зам нийж ойртолд нөгөө зайнууд чинь богиносчсон одоо зөндөө онгоц нисэж одоо юунаас Украины юунаас болоод жаахан цөөрчөд байгаа. Тэглээ тийм ээ. Уул нь манай юу ч нэлийн эрчимтэй хөгжиж ирсэн. Сүүлийн жаахан ковид энэ бас нөлөөлөд юм болж. Тэр үед ч лакатч 63 онд нэг лакат орж ирээд тэгээд энд ажиллаж байгаа. Сүүлд уулын богдуул ороод ир тавиад тэгээд богдуулын ороод ир ийш онгоцоо харддаг. Зүүн талд орсон харддаг. Тэгээд сүүлд тэр онгоц тэр лакат яасан мэдгүй. Нэгээс команд байсан бас локатор авчихсан. Тогтсон. Тэгээд тэр үед чи ажлын ачаалал ихтэй хүүхч ухт ингээл танай очин бас ингээл нислэгт гараа явчихна. Ер нь бас нэлээл ачаалттай л ажилладаг байсан багт. Та ингээд нэг өдрийнхөө нэг тэр ажлынхаа нэг өдрийг нэг зураглаа сонирхолтой өглөө одоо зэгт тусаал ингээл яаж ажиллаа зохицуулах вэ? Өглөө эрт гараад 2 цаг спорт нийтдэг гэсэн шүү дээ. Шөнө 2 цаг. За. Тэгээ цаг уурчин тэр одоо отряд байсан байшин. Одоо тэр юу ийдэг юм болоод. Тэнд байсан. Тэгэл зөвлөгөө инженерүүд мундаг инженерүүд байсан шүү дээ тэгт чинь. Дараа нь төдөнд орж гэж хүн байсан. Төдөнд орж Мөнх насан, Жадамба гэж мундаг олсууд байсан. Яа. Тэд нар ч зөвлөгөө авал тэгэл дээрээ та агаар тафа араж бэрэг ампердар чинь тэгвэл тэгээ Москва бийж Морцод амжилт шүү дээ. Тэгээд тэд нар наавна гэсэн мэдээлэл эрэхтэй зэрэгэлтэй. Бас зурсаа явж шалгана үлдээ. За. Баазаас нэг машин дуудаад саагаад явна шүү дээ. Хойноос нь тэнд явуулсан. Тэгэл нэг порт нийсэн гэсэн гарч зарж байгаа. Тийм тэгжлээ. Тэгэл гарах өсгөж зороод онгоцнууд чинь тэр нэг шинээр орж ирнэ. Ямын шалгаал гарах өсгөж зороод. Тэгээд ч одоо бол их өөр болсон шүү дээ. Тэр нэм жичин цаас ингээ орж тавьж байгаа. Даражиграа бичнэ. Олон улсынхыг өнгөрлөлт суулт орон нутгийнхаа суулт өнгөрлөлт хөөрөлтийн бичиж тавьчаад тэгээд онгоц хөөрхтэй зэрэг зэнд нэг хөөрсөн цаг ачаа шуудан бичиж өгөөл холбоочтой өгч шүү дээ. Манай холбооч сайн ч холбоочтой байсан. Балжсэрэн балаа болмаад штаа цэрэн долом гээл тий аюуна зөндөө олон холбоочтой байсан. За одоо ихэнх нь л бурхан орж авч л та чимэд гээл лавчл одоо тэдрээс лавчлуу Должсэр хоёул байна да гадаад операторч тас. Над холбоочтоос нь Цэвэлмаа, Нина, Должинжууд, Наржмаа тэр л багш. Одоо нэг 15 хэдэн хуруунд л багтсан хүн үлдсэн шүү дээ. Манай нислэгийн Ахмад өдөрт миний багш нараас ч бүгд л явчлаа дөө. Тэр үед нислэгийн эрчимжилт одоо таны яг нислэгийн өдөртөгч хийж байгаа үед бас одоо яг нөгөө орон нутгийн нислэг энэ төр нэлийн эрчимжижсэн үе тийм ээ. Тийм шүү дээ. Аан хоёр бүх сундуудад нисэн. Маш их хөгжиж ирсэн шүү дээ тэр чинь. Ховд чинь 2 онгоцтой. Хөвсгөл чинь 2 байлгүй 3 байл. Архангайч бас 2 3. Дорнод ч 2 3. Тэгээд нэр их хөгжиж эхэлж лээсэн. Тэгээ 80 хэд он чинь бүр зөндөө их болоод нислэгтэй. Эдгээр чинь 60 хэд онгоц явдаг гэсэн шүү дээ. Орон нутгатаа энтертэй нийлээд л бүр 60 гарчдаг гэсэн. Тэгээ олон улс бол цөөхөн байсан л да. Эхлээд нэг 104 хэд онгоц дээгүүр өнгөрдөг гэсэн. Дараа нь 62. 7 хоногт нь 2 өнгөрдөг.
Тэгэл 60 хэд оноос эхлээ 18 ирэлтүүд тэрнээс хойш зөвлөлт онгоцод ирж ирсэн. Миний үед ч төрлөн цөөхөн байсан. Аан 2 14 аан 24. Тэгээ 18 ир. Тэгээ сольд томрол 154. Хөгжиж байна. Залуу хөгтөд одоо сайхан хөгжүүлж байна. Дэлхийн түвшинд хүрчээд байгаа юм шиг. Доош тэгэхээр ингээд ерөнхийдөө ингээд та ингээд нислэгийн өдөртөгчөөр ажиллах хугацаанд тоо гаргасан уу? Ер нь хичнээн онгоц өдөртсөн байдаг бол. Нэг сая хэдэн зуун онгоц 27 жил. 27 жилийн сая хугацаанд 159 200 хэдэн байгаа. Ер нь нислэгийн өдөртөгч одоо та хэлж чинь ингээд орчин үед нислэг эрчимжээд ингээд хөгжөөд ер нь салбар маань дэлхийн хэмжээнд хүртэл хөгжиж байна гэдэг. Ер нь нислэгийн өдөртөгч хүнд ер нь ямар зарчимч хамгийн зарчимч байх ёстой тийм зан чанар юм байдаг л та залуу үедээ одоо бас энэ талаараа хэлээч. Нэгд бол одоо их тайван л байх хэрэгтэй. Тайван байх. Зөв шийдвэр гаргадаг. Орсгоотой. Тухайн байдлыг зөв үнэлдэг, дүгнэдэг. Тэгээ зөв шийдвэр гаргадаг. Удирдлагатай хэлдэг. Тийм л байсан. Цагийн байдлыг зөв үнэлнэ. Тэгээ зөв дүгнэдэг гэдэг. Манай багш нар ч ерөөсө хайж явж болохгүй. 1 минут секунд ч хайж болохгүй л гэдэг байсан. Тэр үед чи хатуу байж 1 минут очоод бол шийтгэлүүлээ. Ажлын цагаас уу? Тий. Одоо ажиллах хаз. Ажлын цагаас тийм ээ. Ажил хайж явж болохгүй. Тийм л. Команд ч олон онгоцтой зарим бид засч чадахгүй мөнгөнд төлөөлөл шүү дээ. Та чинь тэгээд бас энэ их нислэгийн өдөртөгчгээд их ачаалттай ажил хийж байгаа бас сонголт ажлууд бас нэлээд хийжсэн юм байна. Оо заримдаа 7-8 сонголт ажил болсон байдаг гэсэн. Тэгээд юу хийжсэн бөмбөдөл нэг эмэгтэйчүүдийн хараан дараах үйлдвэрчний тэгэл залуу багч нь эвлэн бас нэг тавчааны гишүүн тэгэл хийж лээсэн. Таны хэд ч одоо нэг намд гишүүнээр ирсэн, эвлэл гишүүнээр ирсэн гэдэг чинь нэлээл чанга шалгууртай л байсан. Шалгууртай шүү дээ. Одоо намд хэсэг чинь 1 жил орлогчоор явж ижсэн. Тэгээ эвлэлийн гишүүн ч гэсэн их шалгууртай л хийжсэн шүү дээ. Үйлдвэрчин ч гэсэн шалгууртай л хийжсэн. Тэгээ үйлдвэр чинь бүгднийх нь л нэг тавчааны гишүүн л явдаг гэсэн шүү дээ. Та намын гишүүн үү? Намын гишүүн. Тэр өөр аргач байгаа нисхийг би чи намд орж ирсэн. Нэг сайдч биш тийм нэг Ленинград агчанд бас юм ч том санаатай биш. Яв гэсэн чинь эмэгтэй хүн явуулахгүй явуулна. Онгоцны хөдөлгүүр насгаас эхлээд бүхий л хөдөлгөөнийг удирдан аюулгүй байдлыг ханган ажилдаг нислэгийн удирдагч нар бол ардах хэрэггүй хариуцлага, хөшигний ардах бааtruуд билээ. Таны одоо энэ сайхан толиун багийн ард бас одоо виз авч явах бас нэг тийм нууц дэглэм мэтэр юм байна уу танд? Дэглэм гэдэг юу аах вэ одоо юу би их хөдөлгөөнтэй л байх боддог шүү дээ. Ер нь болж өгөл хөдөлгөөнтэй л би л үтгэхгүй бол нэг хөдөлгөөнтэй л байдаг. Одоо тэр нь ч дуурчл байна. Би бас нэг тэтгэвртэй гарчаад нэг аялд наарамжилж авсан. Оо за. Тэр над их би чирч болсон. Энэ дөрөв хайрхантаа гарч үзлээ. Хичнээн жил амьдраад гарч үзээгүй хайрхантаа. Төмөр замын 100-тай холбоо гэж аялын лав толгор ахлагчд гавьт багш. Тэрний тэр юунд явж ялаа аялалд. Оо за. Саха хамт олно. Тэнд чинь орж бас нэг үг мөг хэлж сурч нэг нөрөнгө боллоо шүү дээ. Боллоо гişiгүй юу. Их саха хамт олон байд. Сая ахмад 80-аас дээш ахмадуудаа ураад очиод ирсэн. Тэгвэл та бас алхалт аяллаа бас тийм сонирхолтой. Тэгэл хагийн харноор юу дорноговын чинь хамрын хийд зөндөө явсан зөндөө. Холын аялд нэг
жолоолж үйд. Тэрнийхээ машинд бензин хийгээд явна шүү дээ. Нөө за. Тэгээд хонуудаар явчихна. Зөндөл явчихлаа. Сайхан эрүүл агаарт. Тэгээд 7 хоногийн хагасаа өдөр бол аялна шүү дээ. Явган аялал. Тэгээд ууландаа гараал. Гоё. Ер нь тунгаагч нөгөө нислэгийн өдөртөгчний бас нэг байх ёстой нэг том шалгуур нь бас эрүүл чирэг байх ёстой тийм ээ. Тийм шүү дээ. Эрүүл байх ёстой. Тэгээд бидний үеч эрүүл мэндийн үйлчилгээр оролдог байсан дөө. Тэгээд сүүлд 80 хэдэн оноос оролдог болсон юм аа. Одоо энэ нисгчдэрийг оруулахад бидний хамт оруулцдаг болсон. Эрүүл байх хэрэгтэй. Амралтаа зөв зохицуулах хэрэгтэй. Тэгээд одоо ямар нэгэн шийдвэр гаргахад нэг сэргэлэн байх хэрэгтэй. Босгоод. Танаас онгоц зодрын гэдэг тийм амар ажил биш шүү дээ. Хамгийн хариуцлагатай ажил, өндөр хариуцлага. Олон хүний амь хариуц, олон сая техник хариуцсан. Их өстөл өндөр хариуцлагатай ажил та. Тэгээ сайхан багш нарын сайхан хамт болно. Хүчээр агуул явлаа. Одоо сүүлийн үед Монгол улс маань нислэгийн өдөртөгч нараа дотооддоо бэлдээд эхэлж байна тийм ээ. Та ер нь энэ чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд ер нь салбарынхаа хөгжлийг яг юу гэж харж байна? Дэмжлэгөө яах вэ? Дээд зэрэг дэмжиж байна. Энэ залуучууд маш их юм хийж шүү дээ. Тэднэр би бахархаж идэх тийм сайхан. Одоо манайч баг дэлхийн түвшинд очичоод байгаа биш үү? Олон агаарын зам нэгдэж байна. Олон өдрөө багасгаж байна тий. Олон онгоц нислэгийн тулд. Одоо ч маш их ачаалттай хэрнийг сайхан харах юм сайхан болж локатортой. Тэгээд танай төхөөрөмжөө хөдөлтэй хөдөлмөр хамгаалсан, танай төхөөрөмжсөн бидний үе чи маш их шоунд ажиллаж ирсэн. Одоо ялган нисэн сонсохгүй. Амар хойштой. Их сайхан болсон байл шүү дээ. Тэгээд жилийн цөөрсөн. Тэгээд жилийн цөөрчихсөн. Бидний үед чинь энэ тунгаагч нь одоо хичнээн шавгээд тооцоо юм гарвал хичнээн шавь бас би тэмийг тооцдгүй шүү дээ. Тэгтээ агшаа гэсэн хүүхдүүд байдаг юм аа. Одоо Баатар цаг, Баяндэл тэгээд цагтаа гээл байна. Тэр та тэгээд одоо яг шавнартаа ингээл хандаад яг гол яг юу зөгтөг байсан бэ? Юу хэл зуруудаг байсан бэл? Дөрмийнхээ давуу ажилладаг. Цагтаа ирж дөрмийнхээ даваа ажил. Энэ бол таны насаараа л баримтсан ажил тийм ээ. Байран дээр цэвэрхэн ба. Объекттэй цэвэрхэн байл. Тэгжилж байна. Салбарынхаа хамт олонд хандаад бас гоё сэтгэлийнхаа үг хэлээд. Хамт олондоо тий. Дөрөн журмынхаа даваа ажиллаж бие сайн бодож ажил намжлаа зохицуулж нислэгийн аюулгүй байдлыг одоо бүрэн хангаж байгууллагын нэр хүндийг өндөр төрөж авах хэлвсэн. Олон агарын шоуны хийж. Олонгос төрөөр нь нисэж авалтгаа. За болтгой. Баярлалаа. Тань тэгээд сайхан эрүүлэх урт удаа наслаа өсөө 100 жилийн хоохоор сайхан баяртай сайхан болцъё. Тий. За баярлалаа. Тэнгэрийг уяран
Сайн байцгаана уу? Amex компани захирал гинтэн дэржин ганчим гэж хүн байна. Манай компани 2009 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж ирсэн улс орнуудын шуудын илгээмжийн үйлчлэгээ эрхэлдэг байгууллага байнамаа. Америкийн нэгдсэн улсын Вашингтон хот болон Нью-Йорк хотуудын монголчуудтайгаа хамтран ажиллагаа 7 хоногийн шуудан илгээмжийн үйлчлүүлэгчд маань 250-аас 300 орчим хүн байдаг. Сардаа бол давхарцсан тоогоор бол 1000 гараа явцдаг. Газрын болон агаарын илгээмж авдаг. Агаарын илгээмж нь 7 хоногт нэг өдөр, газрын шударга нь болохоор сардаа нэг удаа явагддаг. Америк Монголын хоорондод доктортой үйл ажиллагаа явуулаад өөрийн гэсэн нэг үйлчлүүлэгчид байр суурьтай болсон компани байгаа. Манайхд бол сэтгэл ханамж бол өндөр байдаг. Манай үйлчлүүлэгч нар та бүхэн манай компаниар үйлчлүүлэхэд бид бүхэн таатай хүлээн авч найдвартай шуурхай үйлчлэх болно. Дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар мэдээллийн нэгдсэн төв орлоо.com